Сайн манайхаа дараах хавьчлэгээр олдож байна. Энэ удаагийн хавьчлэгээр 2021 онд гарч ирсэн QPMX нэртэй Японы нэгэн сонирхолтой кино ярьж хөрвөлдлээ. Бүх талтай хаалгатай дөрвөлжин өрөөнүүдээр нэгээс нөгөөд дамжин явж буй нэгэн залуу ээлжид төрөөрөө ортол тэр өрөө нөрхтөө өрөө ээж таарад алуулж угаар кино маань эхэлдэг. Үүний дараагаар зураглал солигдож манай гол дүр болох Гото маань адилхан өрөөнд сэртэл түүнээс гадна нэг залуу болон хүүхэд хоёр түүнийг хүгтэж авдаг. Хажиргалтай нь энд байгаа хүмүүс яг яаж энд ирснээ огт сандаггүй бөгөөд манай хэд бүгдээрээ л онцоод нь зөвлөгүй урд шөнө нь гэртээ унтаад сэрх үедээ энд ирчихсэн байдаг. Мэдээж бүгднгийнх нь хувьд секс олчихсон учраас утас ч юм уу эсвэл холбоо орох зүйл хинтэн ч байхгүй. За ингээд манай гурав яхаа мэдэхгүй сууж байтал гинт хажуугаа алга нэгдээд гутлаа шидэлсээр нэг залуу ороод ирдэг. Манай хэдий хүн байна ч гэж тоосон шинжгүй шууд дээд таалгаар явах гэтэл ихэнд өгдөг залуугийн зогцоос дээрээс нь унаад ирэх бөгөөд ингэснээр манай хэд өхөжч магадгүй аюултай нөхцөл байдалд орсноо ойлгодог. Яг үнтэн зэрэгцээд хажуугийн өрөөнөөс дахиад нэг эмэгтэй манай хэд дээр нэмэгдээд ороод ирдэг. Ингэснээр нийтдээ тавлаа болох бөгөөд манай хэд хальтхан танилцаж амждаг. Готог маань сэрх үед хажууд нь байсан залууг Шинжи, хүүхдийг нь болохоор Ичихару, дараа нь орж ирсэн залууг Идэ, эмэгтэйг нь Кай гэдэг. Танилцсныхаа дараагаар яагаад ямар учиртай энд ирсэн талаараа ярилцах гэсэн ч олигтой тамга гарч ирэхгүй байсан учраас зүгээр л өрөөнүүдээр дамжсаар байгаад гарцгаая гэж шийддэг. Өрөө болгон нийтдээ 6 алхахтаа бөгөөд дараагийн өрөөнд өрх байгаа эсхийг мэдхийн тулд Идэ гутлаараа шатгаж үзээд урагшилж исэн юм лээ. Ерөнхийдөө энэ арга нь нэлээд ажгүй байсан болохоор түүний аргаар урагшлах бөгөөд хоёр гутлынхаа нэгийг галтай өрөөнд нөгөөг нь битүү том сөлбөртөө өрөөнд оруулаад алдчихдаг. Ингэснээр манай Гото гутлаа ашиглахаар болох бөгөөд дараагийн өрөө рүү орохоос өмнө өрхтөө өрөөг ажиглаж байгаад хаалганых нь үүдэнд баахан тооноод байгааг Гото маань анзаардаг. Гэхдээ яг ямар утгатайг нь ойлгоогүй учраас жоохон харж байгаад л яваад өгдөг. За тэгээд Готогийн маань гутлыг ашиглаад цааш явж байгаад Аандо гээд нэг хөгшөө ахтад аралцснаар нийтдээ зургуулаа болдог. За тэгээд манай хэд гутлаа ашиглаад аюулгүй явж байгаад нэг өрөөнд ортвол хаалга хаагдсны дараа өрхөн нийт хүчтэй өрөө ээж таардаг. Аврах том хорцэртэй сэнснүүд манай хэдийг хэрчхээр дээрээс доошлох бөгөөд дараагийн өрөөгөө шалгаж чадалгүй арайхан амжиж гарцгаадаг. Хэдийгээр бүгд аюулгүй гарсан ч өрөөнд ороод хаалга хаагдсны дараа нийт хүчтэй өр хүртэл байгааг мэдснээр Идэгийн гутлаар шалгах арганд итгэхэд хэцүү болж эхэлдэг. За тэгээд яах вэ гэд байж байтал Гото дээр Ичихару ирээд өмнө тааралдсан сөлбөртэй өрөөний үүдэнд байсан тоонуудыг санаж гинэ үгээд асуудаг. Манай хүнч цээд сайтай байж таарад нөгөө тоонуудыг Ичихарууд илтэл ганцаараа баахан нухсаар байгаад нэг хөөрхөн тамга гаргаад ирдэг. Өрөө болгоны үүдэнд янз бүрийн тоонууд байгаа бөгөөд өрхтөө өрөөний үүдэнд агтагч тоонууд байгаа. Харин өрхгүй өрөөний үүдэнд бол энгийн тоонууд байгаа юм шиг байна гэж таамагладаг. Хэдийгээр гутлын арга баталгаагүй болсон ч энэ арганд нөгөө хэд нэг их итгэхгүйсэн болохоор Гото маань ихэнд орж аюулгүйг нь баталснаар бусд нь овоо нэг итгээд урагшилж эхэлдэг. Ер нь бол энэ арга нь яг зөв арга нь байж таарад нэлээд урамтай урагшилж байтал эцэст нь бүх хаалга нь өрхтөө өрөөнд ороод ирдэг. Мэдээж боцох гэж үзсэн ч орж ирсэн хаалга нь төвжигчдэг юм байна лээ. Ямар сони ингээд дахиад нэг удаа шалгасан ч алдчихгүй бүгдээрээ өрхтөө өрөө байх бөгөөд бухимдсан андоо уурандаа чангаар ашгарахтаа зэрэгцээд хажуугийн өрөөний өрх нь итгэвчдэг. Чанга дуу чимээг мэдрээд өрхний итгэвчдэг өрөө юм байна лээ. Тэгээ яхаа угаасаа бүгд өрхтэй учраас ядаж энэ өрөөнд чимээ гаргалгүй явж чадах юм бол амьд үлдэх магадaltaй юм байна гэд манай хэд хүссэн үсээгүй тэр өрөөрөө орцгоодог. За тэгээд бүгдээрээ чимээ гаргалгүй нэг нэгээр орж байтал Шинжээс салгалаад гутлаа онгоожчихдаг бөгөөд яг араас нь явж байсан Аандо арай гэж нэгэн хөлөө хальт зүсүүлээд орж амждаг. Баргал өхөх төгсөн Аандо Шинж рүү урлаж дайраад нэлен ширүү маргалдаад авдаг. Гэтэл тэр өрөөний хан дээр нь өрөөнүүдийн бүтцийг дүрслээ зурчихсан газрын зураг маягийн юм байж таардаг. Ашгүй гэж бодоод Гото маань учрыг нь олчих санаатай харж байтал гинэт тэр өрөөнд нь өрхөд өвчснээр манай хэд дараагийн өрөө рүү орохоос аргагүй болдог. Уг нь хагтагч тоогүй энгийн өрөө рүү орсон Шинж маань Аандо дуурлаж үзэн ядснаар зүрхний цохилт нь хурцсаад тэрийг нь өрөө мэдрээд өрх идэвчсэн байдаг. Үзэн ядалт ихтэй хэн нэгэн өрөөнд байх юм бол бас өрх идэвчдэг юм байна лээ л дээ. Ингэснээр нөгөө зургийг тухтаа харах боломжгүй болсон ч ямартай ч өрөөнүүд хязгааргүй бол биш. Яваад авах юм бол гарах боломжтой юм байна гэх итгэл найдвартай болоод дараагийн өрөө рүү ортол хамгийн ихэнд байсан өрөө буюу нөгөө цогцтой өрөөндөө эргээд ороод ирдэг. Уг нь манай хэд ихэвчлэн доошоо эсвэл баруун талын хаалгаар орж байсан болохоор буцаж ирэх боломжгүй гэж бодохдоо зэрэгцээд өрөөнд бүхэлдээ том жижиргээ мэдрэгддэг. Саяны жижиргээнээс олоод манай хэд буцаад эхний өрөөн дээрээ ирсэн биш. Өрөөнүүд нь өөрсдөө хөдлөөд байгаа учраас манай хэд дээр ирсэн юм байна. Тэгэхээр урагшлаад авах бол гарах боломжтой гэж үзээд шантралгүй цаашаа явцгаадаг. За тэгээ цаашаа явж байгаад яг өрхтөө өрөөг шалгаж байтал өрөөнүүд гинт хөдлөж таарад дөргөлтөөс нь болоод Ичихару өрхтөө өрөө рүү унцчихдаг. Готогийн маань дүү өмнө нүдэн дээр нь амиа орлож байсан бөгөөд аварч чадаагүйдээ байн харамсч явдаг байсан юм байна лээ. Тэгээ яг энэ үйл явдал өмнөхтэй нь адилхан санагдаад манай хүн дахиж харамсахгүй тулд шууд аварахаар араас нь ордог.
Хөдөлж байгаа биетийг илрүүлээд лазераар бууддаг өрхтэй бөгөөд манай хоёр яг оногдох гэж байхад нь идэ орж ирж хоёулангийн авраад өрөөнөөс гаргаж чадсан ч харамсалтай нь өөрөө лазерт оногдоод өөдөлдөг. Идэгийн өхөөл манай хийдэд нэлийн хүн дээр тосох бөгөөд Гото маань харин эсэргээрээ галзуу юм шиг тоовоодож эхэлдэг. Бодсоор байгаад эцэст нь өрөөнүүдийн үүдэнд байгаа тоон өрхтэй өгөөг хэлэхээс гадна тухайн өрөөний байршлыг зааж байгаа гэдгийг олж мэддэг. Өмнө хальт харсан газрын зураг үнэн бол манай хэд 27 харьцах нь 27 хэмжээтэй том барилга дотор байгаа юм лээ. Тэгэхээр одоо өрөөнөөс баруун тишээ 4 өрөө өнгөрч чадах юм бол эцсийг нь үзэж магадгүй гэж таамаглаад хөдөлж эхэлдэг. За тэгээд яг дараагийн өрөөнд ортол яагаад гэдгийг мэдэхгүй ч гинт өрөөг тусгаарласан хаалт гарч ирээд манай хэдийг 3-2 орн салгачихдаг. Ингэснээр Андо Шинжи хоёроос хүчээр салах бөгөөд Гото Ичихаро Кай 3 маань үргэлжлүүлэн төгсгөлийг үзэхээр оргишилдэг. За тэгээд дараагийн өрөөнд орох үед гинт тан дээр нь Готогийн дүүгээ алдсан үеийн дүрс харагдаж эхэлдэг. Манай хүний аав нь байнга хүүхдүүдэд зоддог байсан бөгөөд дүүн тэр хүчирхийллийг тэсэлгүй амиа орлох гэж байхад нь уг нь Гото маань амжиж ирсэн юм лээ. Гэхдээ сэтгэлийг нь тайвшруулах үг хэлхийн оронд улам хүчтэй бай, өшөө илүү тэсэн тэргээд буруу юм ярьснаас болоод дүүн үсэрч гисэн юм лээ. Нэг өсөндөө дүүгээ аврах боломж байсан ч манай хүн дээр боломжийг ашиглаж чадаагүй гэсэн үг. Ичихароч гэсэн Готогийн дүүтэй адилхан хүчирхийлд өссөн юм байна лээ. Тэгээ Готогийн түүхийг хөндлөнгөөс харснаа нэлийн хүн дээр тусдаг. За энэ хооронд нөгөө талд угаасаа хоорондоо асуудалтай байсан дээрээ нэмээд зогсоо зайгүй өглөж загнаад байхлаар нь Шинжи уурандаа шууд Андог алчдаг. Энэ Шинжи нь угаасаа л нэг тийм мэдрэл муутай галзуу амтан л байсан юм байна лээ. Үүний дараагаар буцаад манай гурлуу зураглаа солигдох бөгөөд манай хэд явсаар агаад эцсийн өрөөнд ирж чаддаг. Гэхдээ нэлийн өндөр барилгын нэг болонд ирсэн бөгөөд доошоогоо гутлаа унгааж үзээд ойролцоогоор 50 м орчмын өндөрт байгаагаа мэдэж авдаг. За ингэснээр төгсгөлийг нь мэдэж чадсан болохоор доошоо буухаар явах бөгөөд явж байгаад замдаа Шинжитэд аралддаг. Ховцос соноор нүр ам нь нийл цус олчихсон учраас Андог өөрөө өрхөнд ороод өгчихсөн гэд худлаа хэлчихдэг. Гин царайлаад Гото маань шууд итгэсэн ч азар Ичихаро худлаа ирж байгааг нь анзаараад Готод хэлснээр Шинжигээс салах гэж зогтсон шууд л тэр дорхноо баригддаг. Уг нь зүгээр сайхан аштай байсан хүн баригдснаар улаан цагаандаа гардаг. Хүн болгоныг буруутгаад явж байдаг галзуу амт юм байна лээ. Тэгээ яг хуу баах утгагүй юм ярьж байснаа гинт манай Готог ална гэд дайраад эхэлдэг. За тэгээ Гото маань яг алуулгын даваан дээр Шинжигийн сэтгэл хөдлөлөөс болоод өрөөний өр хитвчээд Шинжиг алчдаг. Уг нь манай хэд шилжил хийдэг төгсгөлийн өрөөний яг хажууд нэрчгсэн байсан юм лээ. Тэгээ яг хуу Шинжи гэж балан амнаас болоод Кай Ичихаро хоёр шилждэг өрөө рүү ороод Гото маань амжилтгүй хоцорчдаг. За тэгээд эцэст нь Кай Ичихаро хоёр төгсгөлд ирж чаддаг бөгөөд ягаад ч юм Кай гарахаа болоод Ичихаро маань ганцаараа гардаг. Кайг ягаад үлдчихүү гэд гайхсан чинь энэ бүхний ард байсан хүн гэхүү, робот гэхүү гол хүн нь энэ Кай байсан юм байна лээ. Яг ягаад ийм зүйл хийж байгааг нь мэдэхгүй ч хүмүүсийн дунд орж эцэг хүртэл нь яваад гайгүй хүмүүсийг нь гаргаад гайтайг нь нөхүүлдэг юм аашаа нэг тиймэрхүү юм шиг үлээ. Харин нөгөө талд Гото маань өрхтөө өрөөнд үлдсэн ч арайч хөвчөлгүй амьд үлдэж чадсан бөгөөд бууж өгөлгүйгээр зааш явж байгаагаар кино маань дуустдаг. За нэг ийм л кино энэ манайхаа тэг учир утгагүй алдаатай юмуд нилээмэлсэн болохоор скриптээ бичих гэж бас хөөрх юм боллоо. Та хэдэд ойлгомжтой ярьж өгөхийн тулд бараг заримыг нь өөрөө зохиох нь олгол байлаа. За тэгээд эцэст нь та хэдийн балаа кино үзэж алтан цагаа өрхөөс чинь сэргийлснийг өмнөлээд дардаг юмнуудаа дараараа дараах ажиллагаар уулзлаа. Түр баяртай.